энэ жолоочийн даатгалын тухай асуудал бол үнэхээр чухал асуудал юм аа. Зүгээр ер нь Азийн орнууд тэгээд дэлхийн орнууд жил бүгд статистик медиа үдирэл хагас жилээр гаргадаг. Энэ автоврын ослоос болж нас барсан иргэдийн тоог. Тэгэхээр өнөөдөр энэ тоо манайд одоо хэд байдгийг яг нарийн гаргасан тоо мөн одоо энэс болж бас за нас барснаас гадна гэмтсэн улсуудын тоо баримт байх ёстой. Тэгэхээр энэ ямар статистик үзүүлэлт байна вэ? Улсын хэмжээнд олон улсын түвшинд Азийн орнууд дотор манайх одоо хэдэд явж байна уу гэсэн нэгдүгээр юм асуулт. Хоёрдугаарт нь за ийм даатгалын систем бий болгоод ирлээ. За магадгүй даатгуулагчийн ихэнх нь жолоочийн буруугаас болсон гэсэн ийм дүгнэлтийг түрүүнд энэ илтгэл тавьж байгаа улсууд уншинлээ. 80% жолоочийн буруугаас болсон байна автоцлын гээд. Тэгэхээр ингэсэн тохиолдолд даатгалын компаниуд даах уу? Ер нь манайх тий одоо эсвэл даатгалын компаниуд давхар даатгалын систем энэ төр бий болох уу гэсэн хоёр дахь асуулт байна. Гуравдугаарт нь зөвхөн бас жолоочд буруу дохгоос гадна энэ явган зорчигчд бас их юм байна. Ялангуяа Улаанбаатар хотын төвд бол одоо ер нь зүгээр зөндөл бэлчих юм байна шүү дээ бид нар шиг. Мянган нөхөн гарц хийгээд хэрэг алга, гарам зааж өгөөд хэрэг алга, дуртай одоо чиглэлээр л өөрсдөө одоо бэлчиж байх юм. Тэгэхээр энийг соёлтой болгох, ард түмнээ одоо юу гэдгийг энд сургах, энэ чиглэлийн одоо үйл ажиллагааг яаж хий гэж бодож байгаа, энэ чиглэлээр хийж байгаа. За яг нэг цагаан шугам ямар бүсчүүлээ тийм хийдэг л дээ. Одоо ч бас машины бүсний аяа явж л байгаа шиг байна. Гэхдээ зүгээр тэгээд яваа зогсоод байх юм уу? Эсвэл жилийн турш одоо энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлж цаашдаа хэвшил болох тал дээр ямар арга хэмжээ авах бодолтой байна гэсэн ийм хоёр гурван асуулт байна. Баярлалаа. За нэмдэр цайд хариулъя. За чуулганы хуралдаанд хэлцэж байгаа асуудлаар Мандах бат хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын аргалагч дарга, Аяр сайхан санхүүгийн зохицуулах хорооны дарга, Мөнх 2 замын цагдаагийн газрын шуурхай алууны хэлтсийн дарга нар оролцож байна. Нэмдэр цайд. Оноор л аварын ерөнхий нөхцөл тоо гардаг л да. 10 оны дүнгээр бол 36,800 орчим тээврийн ослын дуудлага ирсэн. 8,809 зам тээврийн осол гарсан. Энэ хэргийн улмаас 320 хүн нас барж 933,000 хүн гэмтэж 2 тэрбум төгрөгийн хохирол учирсан ийм тоо байна. 15 даатгалын компани байдаг. Хоёр дахь асуултын тухайд эднэрээс тодорхой нөхцлүүд тавьж байгаад хөрөнгийн чадвартай зарим компаниуд нь санхүүгийн зохицуулах хорооноос зөвчгөөр өгч байгаа энэ даатгалыг эрхлүүлэх юм урдчилсан тооцоо байгаа. За энэ 12,000-аас 53,000 төгрөгийн жилийн хураамж авсан тохиолдолд жил дунджаар 24 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болж энэ хуримтлалаас энэ зам тээврийн ослын хохирлыг арилгуулахаар хэмжээ авахар төлөвлөж байна. Цугларх нь 24,000 10 оны тооцоогоор 2 тэрбум төгрөгийн хохирол гарна гэж тооцохлаар ямар ч байсан эхний ээлжинд гарсан асуудал шийдвэрлэх хөрөнгийн бүрдэл бий болох болов гэж тооцож байгаа. Гэхдээ энд нэг юм тэмдэглэж хэлэх ёстой гэж бодож байна. Хураамж их байх зорилго энэ хуулиар тавиагүй. Бусад орнуудын жишгээр бол айхтар том хураамжтай байна лээ. Энэ судалгааг би гишүүдэд гаргаж өгөх гэж өчигдөр нөхдөөдөд хэлсэн. Гол орнуудын энэ жилийн даатгалын хураамж сарын жилийнх нь хэд байдгийг та бүхэнд гаргаж өгөх байх. Эхний ээлжинд энэ албан журмын даатгал тээврийн хэрэгсэл жолоочийн энийг хэвшүүлэх шаардлага байна. Энийг хэвшүүлэх замаар энэ аваар осол гардаг ерөнхий нөхцлүүдийг бууруулж жолоочийн хариуцлагыг сайжруулах ийм гол зорилт тавьж байгаа. Хууль хэрэгжээд эхэлсний дараа 1 жил үр дүн гарна. За 13 оноос гэсэн ийм ерөнхий хугацаа ярьж байгаа их мөрдөлх хугацаа. 1 жил хэрэглээд ямар үр дүн гарах нь гэдгийг харж агаад тэгээд бас энэ хууль батгдсан тохиолдолд эрэг шүргийн зарим тохируулах хийх шаардлага цаашдаа гарах байхаа. Бусад асуудлаар баяр сайхан хариулъя. За тэр нэг явган зорчигчийн буруутай үйлдэлүүд чинь
ямар байдлаар илэрхийлэгдэхийн. За баяр сайхан. За бусад улсуудын судалгаа хураамжийн судалгаанууд байж байгаа. Энийг бид нэр гишүүдэд бас дараагийн шатанд нь тараагаад өгчээ. За бас нэг асуулт гарсан тэр манай даатгалын компаниуд даах уу гэдэг асуудал бас яригдж байгаа. Тэгэхээр бид энэ хураамжийн хэмжээг нөгөө заавал даатгалын хураамжийн хэмжээг заавал хуулиар тогтооно гэсэн байгаа. Бид нар хамгийн зохистой төвшөнд авч тавьсан байж байгаа. За мэдээж компаниуд өөрснөө бид нар санхүүгийн зохицуулахаараа сонгон шалгуулалтын байдалтай дагаж мөрдөх журманд орж ирсэн боловч бид нар тусгай зөвшөөрөл яг энэ заавал хариуцлагын даатгалын тогтолцоог хэрэгжилж байгаа тохиол тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл шаардлагыг илүү өндөр даатгалын компаниуд тавина гэж бодож байгаа. За явган зорчигчийн тухайд бол энэ өөрөө бас нөгөө яг энэ юутайгаа хамааралтай бас зам тээврийн осол яг зам тээврийн зөрчилтэй холбоотой энэ хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилтай холбоотой тийм асуудал байгаа. Иргэдийг гол нь соён гэрүүлэх зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг бид нар далаас дээх ёстой гэж үзэж байгаа. Даатгалын компаниудын тухайд мэдээж томоохон хэмжээний эрсдлүүд гарсан тохиолдолд давхар даатгалын компани даатгуулах асуудал байгаа.